Сайн мэцэн нөхдөд. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хичээлээр захиргаан эсрүүслийн талаар үзэх болно. За захиргаан эсрүүслийн дамжуулагчаар захиргаан гүйдэл гүйх үед дамжуулагчаас захиргаан гүйдэлд саад болж буй хэмжих хүнийг захиргаан эсрүүсэл гэнэ. За латин цагаан толгойн үсгээр R-саа тэмдэглэдэг эсрүүслийн уран хэмжих хүнийг захиргаан дамжуулал гэнэ. Хит дамжуулагчаас бусад бүх бит захиргаан эсрүүсэлтэй байдаг. За дамжуулагч нь эсрүүсэл багтай бол гүйдлийг сайн дамжуулна. Эсрүүслийн хэмжээг Ом нэгжээр хэмжих бөгөөд үүнийг Германы физикч Georg Siemens Ohmын нэрээр нэрлэсэн байна. За захиргаан эсрүүслийг R-саар тэмдэглэнэ. Нэгжийн Ohm. Georg Siemens Ohmын нэрээр нэгжээр тэмдэглэж байгаа. За резистор. Эсрүүслийг бол яг резистор гэж хэлж болно. За резистор бол янз янзын өнгөтэй байдаг. За тодорхой эсрүүстэй байхаар тусгайлан үйлдвэрсэн захиргаан элементүүдийг резистор гэж нэрлэж болно. За резисторыг хөвчлэн их эсрүүстэй нейхрон утас буюу юм уу нүүрсээр хийдэг. За бид нар хөвчлэн бид нүүрсэн резисторыг ашиглан хэрэглэдэг байна. За энэ дээр байгаа өнгүүд эсрүүслийн хэмжээг тодорхойлсон байдаг. За хэр хэмжээний температурт эсрэлэх вэ гэдгийг бас тодорхойлж өгдөг байх нэ. За хэрэглээ. Резистор яаж хаана хэрхэн хэрэглэдэг вэ гэхээр захиргаан телевизээр, хөгжим, захиргаан электрон багжуудын ард талд резисторыг олноор нь байрлуулсан байдаг. За эдгээр нөхөд зэрэгтэй цов холбосон янзаар холбож өгдөг. Харин өнгөөр тодруулсан байгаа бүслүүд бол эсрүүслийн хэмжээг хэлж байгаа. За эсрүүсэл янз янзын хэмжээтэй байдаг гэсэн үг. Тэгээс сая Ohmын эсрүүсэлтэй байж болно гэсэн үг байна. За энэ резисторыг бид нэр хэлбэр гэсэн юм ингэж нэмэлт болно. Бас ингэж нэмэлт болдог гэсэн үг. Байна. За хэдүүл резистор унах хүчтэй болон гүйдэл хүчний хамаарлын туршилтаар тодорхойлъё. За туршилтын дээр юу гэхээр резистор унах хүчлийг вольтметрийн зэрэгцээ холбож өгдөг ямагт амперметр захиргаан элхэнд ямагт цуваа холбож өгдөг. За түлхүүр байна. Түлхүүрийг танаа залгахаар захиргаан гүйдэл гүнсв. За хэлбэр схем зурх юм бол резистор дээр вольтметрийг зэрэгцээ холбосон байна. Хэлхэнд амперметрийг цуваа холбосон байна гэсэн үг. За өнөөдрийн туршилт болохоор юу гэхээр захиргаан үсгүүрийг нэг нэгээр нэмэн гэх мэтчлэн 9 вольт хүртэл 9 вольт хүртэл хүчтэй залган энэ резистороор дайр өнгөрөх гүйдлийн хэмжээг тодорхойлно. Гүйдлийн хэмжээг тодорхойлж энэ дээр резистор унж байгаа хүчтэй болон гүйдлийн хэмжээг тодорхойлох хэмжээнэ гэсэн үг. За үүнээс юу гэхээр энэ резисторын эсрүүслийг шууд тооцоолж гаргаж болно. За тэгэхээр хэдүүлээ энэний туршилтын хэмжилтийг үр дүнг дараах хүсэмтэнд тэмдэглэсэн байгаа. За тэгвэл тэг вольтын хүчтэлд тэг амперийн гүйдэл гүн гэсэн үг. Захиргаан үсгүүр байхгүй бол гүйдэл гүйхгүй гэсэн үг. Тэгвэл А резистор хоёр төрлийн резистор авсан байгаа. Тэгвэл багш нар эхний удаа А резисторын схемийг үнэхээр дөрөвдүүлсэн байгаа. За тэгвэл энэ юу гэх нэг зай байхад энэ нэгүр гүйх гүйдэл маань 1.5 вольтын зай үсгүү залгахад гүйх гүйдэл маань тэгмийн 3 ампер байна. За хоёр зай байхад буюу 3 вольт байхад гүйдэл маань тэгмийн 6 ампер байна. За гэх мэтлэн 4.5 вольт залгахад тэгмийн 6 вольт залгахад тэгмийн 12, 7.5 вольт залгахад тэгмийн 10.15, 9 вольт залгахад тэгмийн 18 байна. Эндээс үзэхэд гүйдэл үүж ихсэхэд хүчтэй явах гэсэн үг. Тэгэхээр гүйдэл үүж хүчтэй хоёр ямар амралтай нөхөр шууд хамааралтай байна гэж үзэж болно. За тэгвэл бид нэр яг энэ А резисторын хүчтэй болон гүйдэл үүжний хамаарлын графикийг зуран харуулсан байна. За энэ босоод тэнглэгийг хүчтэй гэж авсан байна. Хэвтээ тэнглэгийг гүйдэл үүж. За тэгвэл түрүүний тэг үсгүүрт тэг вольт ампер гүйдэл гүн гэсэн байгаа. За 1.5 вольтын үсгүүрт тэгмийн 3 вольтын үсгүүрт тэгмийн 6 амперийн гүйдэл гүйж байгаа гэсэн энэ зэгүүдийг холбосон график байгуулсан байна. Гарууд энэ зэгүүдийн дурын 1 2 зэг дээр огтлон шулуун татахад
энэ математикийн төгсгөнс гурвалж ийн яг дүрс өсөж байна. Гадуур энэ босоод тэмдэглэх манай дээр хүчтлийн тэмдэглэл баг. За гадуур энэ цэг маань 6 вольтыг заасан байна. Доотлын цэг маань 1.5 вольтыг заасан байна. За эндээс тэгвэл өөрчлөлтийг олж болно гэсэн хүчтлийн өөрчлөлтийг. За 6 вольтоос 1.5 вольтыг асгаад 4.5 вольтын өөрчлөлттэй байна гэсэн үг байна. За хвтэ тэмдэглэхийн авд үзэх юм бол T-ийн 3 ампер, T-ийн 12 ампер. За өөрчлөлтийг олох юм бол T-ийн 12 ампераас T-ийн 3 ампер асгаад T-ийн 9 амперын өөрчлөлттэй байна гэж үзнэ. За эндээс юу гэхээр манай дээр босоод тэмдэглэх маань юу гэсэн үг техникс гурвалжны эсрэг кат болж байгаа гэсэн үг. Юу гэхээр хүчтлийн өөрчлөлт байна гэсэн үг. Харин хвтэ тэмдэглэх маань насан кат буюу гүйдлийн хүчний өөрчлөлт байх. За үүндээс яг үгээр энэ эсрэг катыг насан кат гэжүүлэхээр манай яг градиент гарч ирдэг. За градиентийг яг бид юу гэхээр эсрүүслийг олж байна гэж үзэж болно. Тэгвэл хүчтлийн өөрчлөлтийг эсрүүслийн гүйдлийн хүчний өөрчлөлт хажуулахад манай дээр эсрүүсэл гарах юм гэсэн үг. Юу гэсэн үг гэхээр эсрэг катыг насан кат гарцуулахаар эсрүүсэл гарна. Та утгаараа авч үзвэл 4.5 вольтыг 0.19 ампер туваахад 500 ом эсрүүслээ байна гэсэн үг. Тэгвэл манай дээр энэ эзэстрийн хэмжээ маань 500 омын эсрүүсэл байна. За энэ эзэстрийн ерөөсөө өөрчлөлт учраас энэ эзэстрийн тогтмол байна гэсэн үг. Харин үүсгүүрээс учраас гүйдэл болон хүчтэлний хувьссан байна. Ахнаа. За тэгвэл та бүхэн гэрийн луурт нөгөө B эзэстрийн хэмжээг яах нь ямар хэмжээнд эсрүүсэл байна гэдгийг тодорхойлоод ирээрээ. За юу гэхээр хүчтэй болон гүйдэл хүчний хамаарлын гараах байгуулад түүн дээрс градиентийн олон олж яах нь эсрүүсэл тодорхойлж ирнэ. Ирээрээ. За энэ даалгавартай төстөөр хийж ирнэ гэсэн үг. За үүнээс үзэхэд би яг гүйдэл хүч ихсгэд хүчтэй яах ихс байсан. Эсрүүсэл бол гүйдэл хүчнээс уруу хамааралтай байх. Юу гэсэн үг гэхээр гүйдэл хүч ихсээд байх юм бол эсрүүсэл бага байна гэсэн үг. Гүйдэл хүч багасаад байх юм бол эсрүүсэл их байна гэж үзнэ. За энэ залгууч үзэх юм бол энэ дамжуулж утсаар захин үүсгүү залгахад эхлээд гүйдэлгүй. За гүйдлийг мань хэн саадуулж байгаа гэхээр маань дээр эсрүүсэл саадуулж байна гэсэн үг. За үүнийг яг хөөр омын хуулиар тодорхойлж үзнэ. За резистор болон дамжуулагчаар гүйдлийн хүч нь түүн дээр унах хүчтэй ба эсрүүслийн хацаатай тэнцүү байна. Үүнийг хэлхээний хэсгийн омын хууль гинэ. За тэгэхээр юу гэхээр хүчлийг эсрүүсэл хуваахаар гүйдэл хүч гарна гэсэн үг байна. За бас юу гэхээр эсрүүслийг олохдоо хүчлийг гүйдэл хүч тооно гэсэн үг байна. За хүчлийг олохдоо гүйдэл хүчийг эсрүүсэл үзүүлнэ байх нэ. За тэгвэл яг үгээр энэ хэлхийгээр давжлаар хаарсан мань энэ хэлхийгээр гүйдэл гөөхөд хүчтэй яах нь он эзэстэр дээр. Тэгвэл энэ эзэстрийн эсрүүсэл ямар байгааг гэдгийг тодорхойлж болдог гэсэн үг. За жишээ болгож үзье. За энэ хэлхийгээр 2 мА-ийн гүйдэл яг эзэстэр дайраа өнгөрөхөд үүн дээр 6 вольтын хүчтэй унсан байна. Тэгэхээр эзэстрийн эсрүүслийн хэмжээг тодорхойлъё. За тэгэнгүүт юу гэхээр хүчлийг гүйдэл хүчтэй хажуулахаар эсрүүсэл гарна. А юу гэсэн үг вэ? 6 вольтыг 2 мА гэдэг нь T-ийн 2 ампер гэсэн үг. T-ийн 2 ампер туваахаар манай дээр энэ эзэстрийн эсрүүслийн хэмжээ бол 3000 ом эсрүүсэл байна гэж үзэж болох нэ. Та бүхэн энэ жишээ бодлого болон өмнөх график ашиглаад дараах даалгавруудыг хийж ирээрэй. За даалгаврыг хийхдээ үйлдвэр болон зургийг зурж цэгийн оронд тохирох өгүүдийг нөхөн хийж ирнэ. За энэ зураг болон тооцоо томьёолыг хийж бодоорой. За гэх мэт яг 6 даалгавар байгаа. Энэ 6 даалгаврыг дэвтэрээр хийгээд багштай явах хөхөр